За орой минь залуусаа бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бол 11 сарын 4-ний өдөр. За Вена хотод яг одоогоор 14 цаг 35 минут болж байна. За тэгээд 2 хоногийн өмнө болсон халдлагын тухай та бүхэн бүгдээрээ сонссон байх. Тэгээд тэрний тухай бас бяцхан зүйлийг та нарт бас ярих гэж бодлоо. За ерөнхийдөө бол дэлхийн хамгийн амьдрахад таатай орчинтой гэсэн статустай тийм ээ сүүлийн 10 жил гарan одоо статус тэргүүлж байсан улсад бол яг террорист халдлага бол гарлаа. Маш олон хүмүүсийг цочрдуулсан, айлгсан ийм маш хүндхэн ийм үйл явдал болж өнгөрлөө. Тэгээд Вена хотын 1-р дүүрэгт буюу А бүст тийм ээ 11 сарын 2-ны өдөр 20 цагийн орчимд ерөнхийдөө буудалцаа болж байна гэсэн тийм мэдээлэл бол шууд мэдээллийн мэдээгээр бол гарсан. Тэгээд шууд цахим ертөнц онлайнаар фэйсбүүкээр ерөөсө хаасайгүй тэгээд мэдээллүүд бол цацагдж ирсэн байгаа. Тэгээ ерөнхийдөө онлайнаар яг ийм зүйл боллоо, буудалцаа боллоо, яг террорист халдлага боллоо гэдэг ийм мэдээлэл бол маш хурдан цацагдсан. Тэгээд төд бодлого ерөөсө онлайнаар сошиал ертөнцөөр шууд бичлэгүүд тараад ирсэн, зураг бичлэгүүд тараад ирсэн тэр хэрэг үлдчихэж байгаа, халдж байгаа тэр этгээдүүд тийм ээ. Яаж гудамжинд энгийн иргэдлөө бас гал нээж байгаа тийм бичлэгүүд бас маш хурдтай тарж ирсэн байна. За тэгээд 11 сарын 3-ны өдөр бол Вена хот даяар бол хүмүүсийг гэрээс гарахыг хориглосон, сургууль цэцэрлэгийг бол хаасан, аль биесээр хаасан тийм ээ. За тэгээд 11 сарын 2-ны өдрөөс эхлээд ерөнхийдөө хөл хорой одоо коронавирустай холбогдолтой хөл хорой эргээд тогтоогдсон байгаа. Тэгээд тэр оройн хүмүүс ерөнхийдөө хөл хорой тогтоогдохоос өмнө жоохон гарч орсон тийм ээ, гудамжаар ингээд бас нэг чөлөө цагаа өнгөрөөсөн тийм орой болж байсан. Тэгээд тэр оройн халдлага бол болсон юм байна лээ. За тэгээд өнөөдөр 11 сарын 4-ний өдөр бол тэр яг хэрэг болсон, халдлага болсон газар тийм ээ, хүн ирсэн газар бол хүмүүс цэцэг өргөх тэгээд асаах тийм ээ. Ерөнхийдөө бол эмийг нь илэрхийлэх ийм өдөр болж өрнөж байна. Би ч гэсэн бас тэнцээ очиж бас өөрийнхөө хэмжээнд тийм ээ эмийг нь илэрхийлсэн байгаа. Өнөөдөр 11 сарын 4-ний өдөр хэргийн газар яваад очиход бол үнэхээр сэтгэл өвдөм тийм ээ. Элег энтермээр дүр зураг бол намайг бол угтсан. Тэгэхээр ерөнхийдөө бол террорист гэдэг хүнийг бол гаднаас нь хараад ямар ч арга байхгүй, хинч одоо тийм ээ террорист байх боломжтой. Хинд ч тохиолдож болно тийм ээ. Та нарын хамаатан садан гэр бүлийнхэн Европт ч бай, Америкт одоо энэ тэнд дэлхийн хаа нэгт амьдарч байгаа. Тийм учраас хинд ч тохиолдож болох асуудлаа. Тийм надад ч гэсэн бас тийм би ч гэсэн тэр гудамжинд тэр дүүрэгт
тухайн үед явж исэн бол надад ч гэсэн халдах боломж бол 100% боломжтой байлаа. Тэгээд аз болж холоор явж илаа. Тэгээд Монголд бол хил хаалттай. Тэгээд короны өвчний тохиолдлууд бол бас харьцангуй бага тийм ээ. Тэгээ манад ямар тийм илдвэрлэн халдлага гардаг биш тийм ээ. Тиймэрхүү зүйлээс харьцангуй хол байдаг учраас манай иргэд бас тиймэрхүү мэдээлэл тийм ээ. Тиймэрхүү зүйлээс бас харьцангуй дархлаажлалтай гэх юм уу, дархлаажсан тийм улсууд байна л та. Эерэг тал нь бол мэдээж тийм зүйлээс хол байх нэг юм сайн. Нөгөө талаараа сөрөг талаараа гэхээр манай монголчууд бас тийм зүйлд хандах хандлага нь бас айгүй тийм жоохон хүнлэг бос байгаад байгаа нь сошиал ертөнцөөр харагдчихжээ. Тэгээ монголчууд маань бас ерөнхийдөө Улаанбаатар хот тийм ээ Монгол улсынхаа хэмжээнд сэтгээд байлгүй тийм ээ бас дэлхийн ертөнцид ийм түүх болж байна тийм ээ бас ийм хүндхэн өдөр болж байна гэдгийг ойлгоод бас сэтгэл зүрхээрээ бас тийм ээ адилхан хүмүүс байна. Бид бүгд чинь бүгдээрээ л дэлхий дээр амьдарч байгаа тийм өөр шашин шүтлэгтэй өөр улсын хүмүүс ч гэсэн бид бүгдээрээ адилхан хүмүүс тийм учраас зөвхөн дөрвөн уулынхаа дунд бас сэргэлдээд байлгүй тийм ээ бас бүгдээрээ эмгэнэл илэрхийлцгээе. Тэгээд энэ бичлэгний доор бас Pray for Vienna гэдэг бүгдээрээ комент бичцгээгээрэй гэж хүсэх байна. За тэгээд халдлага болсон газар бол өөрийн биеэр очиж эмгэнэл илэрхийллээ. Тэгээд Монголд бол харьцангуй 50 байгаа бох. Тэгээд Европт бол ерөнхийдөө байдал цаг үе маш хүнд байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээд маска сайн зүүцгээгээрэй. Тэгээд нэг нэгэндээ хайртай байгаарай гэж би хэлмээр байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа.